Байлдааны буудлагатай тусгай тактикийн хэрийн сургуульд зэвсгэгчний 27 анги салбар нэгтгэлийн 1200 орчим албаагчид болон хугацаа цэргийн албаагчдын төлөөлөл оролцлоо. Жилбэр уламжлал болгон зохион байгуулагддаг тус байлдааны буудлагатай тусгай тактикийн хэрийн сургалтыг энэ жилийн зэвсгэгчний анги салбар нэгтгэлүүдийн нэгдсэн хэлбэрээр оролцуулж зохион байгуулж байгаагаар онцлог гэдгийг ярьж байсан юм. Монгол улсын батлан хамгаалах салбар зэвсгэгчин бол одоо Монгол улсынхаа тусгаар тогтмол алдшгүй байдал, аюулгүй байдлыг хангахын үндсэн үүрэгтэй. Тийм болохоор одоо сохиорныхоо төлөө тангараг өгсөн эр зэргийн албан хаагчид маань жил болгон бас гэж байлдааны одоо хэрийн сургууль гэж бас өөрсдийнхөө бэлтгэл сургуулийг бас одоо бэлтгэлжлэлтэй хангадаг. Үндсэндээ одоо энэ орчин үеийн байлдааны шин чанараа хадгалаад аль болох одоо их хүчээр биш тийм ээ. Бага одоо хүчүүдээр материалын хүчээр, дивизоны хүчээр, бага хүчээр одоо үүрэг гүйцэтгэх аль болох одоо хөдөлгөөнтэй маневрлог байх, эсрэг талын одоо нисгчгүй нисэх төхөөрөмж, дорооны цохилтонд өртөхгүй байх, тэр дороонтой тэмцэх асуудлуудыг энэ сургуулийн хүрээнд одоо Монголоос судалж орсон байна. Сургалт нь төрөл мэрэгжлийн цэргийн харилцан ажиллагааг сайжруулах, удирдлагын шуурхай ажиллагааг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. Эх орны өнцөг болон пресс татагдан ирсэн хугацаа цэргийн албаагчид энэ сургуулийн үеэр өрийн болон тусгай мэрэгжлийн зэвсэгдэл техниктэй танилцж, мэдлэгийн хүрээгээ төлсөн сургалтад дадлаг болж байгааг онцоллоо.